21-р бүлэг. Хөөе. Өвсөн донд нуугдсан би Чокунаас аярхан асуулаа. Тэр хоёр юунд мөргөлдөөд байгаа юм? Нар алидийн жаргаж шүн нөмөрч байлаа. Хоёр ир 3 бамбар барин бүрхэг харанхуй агуун өмнө өвдгөлжээ. Тэд гуравтаа бүхийн ихэд хүндгэлтэй мөргөж байв. Чокун миний асуултанд хариулсангүй. Харцан өнөөх хоёр ир дээр тогтсон хിവэр хэсэг ажилласны дараа чи 2 удаа архир гэв. Түүний тушаасан өнгө надад таалагдсангүй. Би хүүтнээр инээгээд өөрөө харахир би яагаад хийх ёстой юм гэлээ. Чокун юу ч хэлсэнгүй. Дараагийн мөчөд нэг туйраас хавар дээр минь хүчтэй гიშгэлээ. Би өвцөндөө хархирахад уулын бүх бар жочхоор чанга дуу гарчхав. Би шүдээ зуулаа. Энэ новш чинь доор хоёр ирийн нэгэн жачин бар гэж ориллоо. Гартаа байсан хоёр бамбартайгаа газар унаж саадсан мэт аргиш мөлхөв. Нөгөө ир бамбраа над руу чиглүүлэн ухарч газар унсан нөхрөө татан босхийг оролдов. Тайвшир. Бар галнаас айдаг. Наашаа амархан ойртож чадахгүй. Ингэж хэлэхээр нь би зориуд нэг алхам урагшлаа. Хоёулаа айсандаа салганаж хөлсөн насгарч эхлэв. Нэг нь бүр газар унчглаа. Би хэсэг гайхан айгаад өчгсөн юм биш үз гэж бодов. Харин нөгөө ир нь гинэт иргэн хамаг хурдаараа цуглаа. Нүд ирэмхийн зуур бараа нь хол тасрав. Надад нэг олц байгаа юм чинь араас нь хөөхгүй гэж бодсон болтой. Би толгойс ихсрэн санаа алдав. Амь насны асуудал тулгархад л хүн ямар болох нь харагдах юм да. Ардаас өвс шижигнах чимээ гарлаа. Зэрлэг гахаа Чокун гарч ирэв. Би газар хөвцөн ирийг савраараа зөөлөн түлхээд хөөе хардаа чамаас болоод хүн ийм болчихлоо. Энэ хүнийг уулын бэлдэх тосгонд нь хөргөж өг гэлээ. Ийм тэнэг хүмүүсийг хүртэл өрөвдөх сэтгэлтэй хിവэрэ байх шив гэж Чокун хэлв. Одоо хүртэл юу ч ойлгодгүй хിവэрэ. Тэр намайг тоолгүй дөрөв туйраага болгоомжтой тавин харанхуй ав руу орлоо. Түүний халлага надад таалагдаагүй ч үргэлж ихэмсэг Чокун хүртэл ингэтлээ болгоомжилж байгааг хараад уураа дарж араас нь аярхан дагав. Агуун дотор тас харанхуй байлаа. Игэл хүн энд орвол замаа алдах нь гарцаагүй. Аз болоход барын хараа хүнийхээ савгүй сайн. Би чулуу хаана байгааг, ус тогтсон газар хаана байгааг бүгдийн тод харж чадна. Гэтэл энэ шалбааг яагаад цус өндөртөд байна? Би ус туслах чимээг даган харвал хананд жижиг нүх байв. Тэндээс шингэн урсаж байлаа. Нүхийг ажил зогтол гинэт. Тэндээс хүний толгой ажмаар цохов. Зүрх савлаж би тэр чигтээ хөшчөв. Тэр хүний нүр аимшигтайгаар гажиж туйлдан ицсэн байлаа. Гэтэл дараагийн мөчөд ямар нэг үл үзэгдэх зүйл махыг нь сорчих шиг болов. Арьс мах нь нүдний өмнө арилж зөвхөн яс үлдлээ. Харжиг. Яснууд ботрон унаж яг миний саврын өмнө цагаан арга яс овоорчв. Би хэдий тэнгэрийн төрлөнч амьдралынхаа хинхийг 50 өнгөрөөсөн. Ингэж аимшигтай өгсөн хүн урд нь өмнө нь харж байгаагүй. Айж амьсгаагаа алдаад өөрийн ирэхгүй урд байсан Чокунаас зурмаар санагдав. Даанч тэр одоо зэрлэг гахаа бас яг бүсөө над руу харуулчихсан. Тиймээс би хурц савраа гаргаад санаандгүйгээр түүний бүдүүн арьстай бүснөөс зурчихлаа. Чөтгөр байна. Чокунч бас орлов. Чи намайг ингэж батсаар байвал би чамайг савраараа чирээд архины гол руу шидэн шүү. Гэхдээ үнэхээр чөтгөр байна. Би ханы нөхрөө дараа нь хажуугийн арга яс руу савраараа заалаа. Сая миний өмнө унахта бүх махаа соруулаад дуусчихсан байсан. Чокун энэ удаа намайг загинсангүй. Тэр иргэн арга яс руу харснаа хүүтэн дуугаар одоо гадна байсан хоёр хүн юунд мөргөж байсныг ойлгов уу гэж асуулаа. Би толгоос ихсрэв. Үгүй. Чокун аргаа барсан мэт над руу харав. Хоёр хүн 3 бамбар барьж байсан. Тэгэхээр анх 3 хүн байсан гэсэн үг. Нэг нь агуу руу орсон. Тэр туйраагаараа арга ясыг зав. Энэ хүн дахил болсон. Тэгээд амьд хүнээр
Чокун хэсэг бодлоо. Яг хинт дахил өргөж байгааг мэдэхгүй. Гэхдээ тэнгэрийн орны ямар нэг өгшүүд лав мөргөөгүй байна. Энэ энерги хит их байна. Яг л өхөксний ертөнц шиг. Чокун хэлж дуусаагүй ч би юу хэлэх гээд байгааг нь ойлгов. Миний одоогийн бясалгал түүнээс доогуур болохоор эхэндээ агуу энэ хачин уур амьсгалыг анзаараагүй. Харин одоо анхаарлаа төвлөрүүлэхэд энтхийн хүүтэн энерги хөхсний ертөнцтэй үнэхээр адилхан байлаа. Чокун эргэн тойрноо шинжээд газрын доороос энэ энерги ялгарч байна. Хөхсний ертөнцтэй ямар нэг байдлаар холбогдсон байх гэв. Түүний дуу улам тустай болов. Сая тэр хоёр хүний байдлыг харахад амьд хүнээр дахил өргөх явдал энд ганц удаагийн зүйл биш бололтой. Шанзы гайхан амьд хүнээр дахил авах нь энэ энергийг бузарлаж муу замд ороход хүргэдэг. Ийм зүйл хатуу хориотой биз дээ. Хөхсний ертөнцид ийм зоригтой хүшгүй байдаг гэж сонсож байгаагүй гэлээ. Муу хэрэг хийж байгаа хүшгүй өөрөө залах уу? Чокун дургуутсан янзтай. Чи тэнгэрийн ордонд энэ олон жил яг юу хийж байсан юм? Толгой дотор чинь ийм энгийн мэдлэгч байдаггүй юм уу? Гэв. Би савраа гарган нам дуугаар дахиж надтай ингэж ярил бүхсний чинь арсыг хуулна шүү гэлээ. Чокун сүүлээ нэг сэгсэрснээ үргэлжлүүлв. Хөхсний ертөнцид янван шүүгч түшимдээс бусад албан тушаалтнууд дахил авах эрхгүй. Тэнд алгах хориотой. Харин жирийн сүнснүүдэд дахил хүлээн авах хүч байхгүй. Тиймээс тэд дахил нэхэх боломжгүй. Тэр тусмаа амьд хүнээр дахил авах бүрч боломжгүй. Тэр хэсэг зогсов. Өхөксдийн ертөнцид тэнгэрийн ордны бурхад ч байдаг. Тэнд очих хоёрхан шалтгаан бий. Нэгдүгээрт бид хоёр шиг ямар нэг хэрэг дуусгах гэж түр очих. Ийм хүмүүс удаан байдаггүй. Дахил авах завч шаардлагач байхгүй. Харин хоёр дахь нь хүнд гэм хийсэн бурхан. Тийм бурхан өхөксдийн ертөнцийн 18 давхарт очиж ял идэлдэг. Зүрх минь пал хийв. Ял идэлж байгаа мөртлөө ийм зүйл хийж байгаа хэрэг гэж үү? Эн чин гим дээрээ гим нэмсэн хэрэг шүү дээ. Ямар бурхан амьдралаасаа инглээ залхсан юм бол? Чокун хэсэг чимээгүй байснаа. Энэ тухай янванд аль болох хурдан мэдэгдэх хэрэгтэй гэв. Би толгоогоо төхөв. Тийм. Гэхдээ эхлээд хоёулаа яг юу болоод байгааг сайн мэдэх хэрэгтэй. Ингэж хэлээд ханы нөхрөө хортлоо. Толгоогоо өргөн дотор нь сайн харахыг оролдов. Би нэг харцгаая. Болохгүй. Чокуны дуу чихэнд хүрч амжаагүй байхад би аль хэдийн толгоогоо нөхрөө хийчихсэн байв. Зүүн талд юу ч алга, баруун талд ч алга. Дээр, доор. Гэтэл харанхуй дунд гинт нэг алтан гэрэл гялсхив. Би зачин амьсгаа авахч завдалгүй байтал хүүтэн салхи нүрлүү минь хүчтэй зөглөө. Шанзы тэр чигтээ хойш идэгдэн дөрөв хөлөө дээш харуулж газар унав. Өвдөж байна. Аав дотор зэрлэг хаан туурайн тас няс хийх чимээ ойртлоо. Чоко миний хажууд ирээд зогсов. Хамраараар толгойг минь зөөлөн шүрглээ. Хаана гимтэв. Түүний хүүтэн амьсгал хамар шүрхэхэд сэтгэл нэг л сонирн болов. Би манарсан мэт. Мэдгүй нуруу өвдөд байна гэлээ. Намайг гайгүй харж байгааг хараад Чокун хэсэг гүлрэн зогсов. Тэгснээ гинэт дурлав. Дахиад ингэж дураараа айшлаад үз. Яаж шууд толгоогоо хийж харж болдог юм. Одоо өөрийгөө хөшгүү гэж бодож байна уу? Сүнс чинь бутарчвал дараагийн төрөлдөө яаж орохыг чинь харъя. Яагаад дурлаад байгаа юм бэ? Би гайхан түүн рүү харлаа. Миний сүнс бутарчвал чи надтай дахиад хэдэн амьдрал өнгөрөх шаардлагагүй болно. Баярлах ёстой юм шүү. Чоку миний асуултанд хэсэг хүсчгэв. Би гинэт нэг зүйл ойлгосон мэт арай хийж босоод савраараа толгойг нь алгадлаа. Ойлголоо. Чи үнэхээр надад дуртай юм байна. Чиний бүхсэн дуртай. Сэтгэлийнхээ эсрэг үгээр нуух хэрэггүй. Бүхсөө нууж яв. Би аргаа барсан мэт санаа алдан толгоогоос хэсрэв. Миний сэтгэл татан байдал арай л их юм аа. Харин би хайр дурлалын тал дээр жаахан удаан ойлгодог. Надад дурлах чамд их хэцүү байгаа бах. Би хэсэг зогсоод үргэлжлүүлээд сайн хичээгээрэй гэж хэллээ. Зэрлэг гахаа Чокуны холооноос
гүр гэсэн нам дуу гарав. Тэгээд ууртай хархиран толгой дээр минь тавьсан миний саврыг сэгсэрч хаяад агуун ам руу алхав. Би хэсэг бодсноо араас нь юундаа хичээд байгаа юм хөөе. Ийм үед намайг ардаас чинь хөөх гэж ирээсэй гэж хүсээд байгаа юм уу? Шууд хэлчихэж болно шүү дээ. Би өөрөө хэлсэн биз дээ. Жаахан удаан ойлгодог гэж. Би араас нь шогшингүлээ. Чукун эцэст нь тисгэ болоод эргэж би амиа хорлохоор явж байна. Надаас хол бай. Надтай хамт өөхөх хориотой гэж хашгирав. Хоёр амьдрал өнгөрсний дараа бид хоёр үхэлд нэг их эмзэг хантгаа болчихсон болтой. Хараач амиа хорлно гэдгээ ямар амархан хэлж байна. Агуун аманд хүрэхэд гадна нь бамрын гэрэл дүүрэн байлаа. Би толгой төхөн. Миний арсыг хуулж зараад чиний махыг оройн хоол болгох гэж байгаа дүр зураг аль хэдийн харагдаж байна гэлээ. Агуун гадна хэдэн 12 зогсож байв. Нэг нь мод, хин нь хутга, хин нь бамбар барьжээ. Сая зогцсон ир тосгоныхоо бүх хүнийг авчираад бар алхаар ирсэн болтой. Бас зэрлэг гахаа байна. Барын идэш байлгүй. Нэг л тийм харагдахгүй байна да. Гаднах ирчүүд хоорондоо ярилцсан. Би тэдний зэвсгийг хараад зүрх түг хийв. Утга зэвсгүүд нь бүр хуучны ир муутай харагдана. Ийм зүйлээр алуулбал хурдан өвдөлтгүй өгөх боломж байхгүй. Нуруу минь одоо хүртэл өвдөж байлаа. Би Чукунд аяархан өөр аргаар өгөх болохгүй юу гэж асуулаа. Чукун хажуунуудээрээ харснаа дургуйцсан. Би тэдний анхаарлыг татна. Боломж гармагц зүгт хитгэн эгэл хүнээч зүхтаж чадахгүй тэнэг байж болохгүй шүү гэв. Ингэж хэлээ дөрвөн туураагаараа газар хүчтэй түлхэн хамгийн олон хүн бөөгнөрсөн зүг рүү шууд дайрав. Тэр хүмүүсийн дунд дайран ороход тосгоныхон сандралд орлоо. Хотго моднууд Чукуны бүдүүн арьсан дээр бууж эхлэв. Арьсан зузаан байсан ч өвдөх нь мэдээж. Тэр намайг үхээс айдгийг мэднэ. Өвдөхөж айдгийг мэднэ. Тиймээс намайг цухтаалахын тулд өөрөө тэдний анхаарлыг татаж байна. Түүний бүдүүн зэрлэг хаан биеийг олон хүн тойрон зохиж байгаа дүр зураг үнэндээ их хөвгөлтэй харагдах ёстой байв. Гэтэл яагаад ч юм би инээж чадсангүй. Зүрхэнд минь нэг л хачин мэдрэмж төрөв. Анхны амьдралдаа галын цаанаас луу айконыг харсан тэр мөчөг. Зүрхний хамгийн зөөлөн нэг жавхцыг хэн нэгэн аяархан татах шиг. Яг ямар мэдрэмж болохыг хэлж чадсангүй. Магадгүй их эмсэг тэнгэрийн од Чукуны дотор луу айкон шиг зөөлөн бусдыг боддог тал нуугдаж байдаг бах. Тэр тал нь гарч ирэх болгонд би ялагддаг. Чукун өөрөө үхэхээр шийдсэнийг би мэдэж байлаа. Магадгүй бидний үлдсэн амьдралуудын холбоог хурдан дуусгахыг ч хүсэж байгаа бах. Гэхдээ толгойг инэт талж би хүчтэй хархирлаа. Бүгд тэр тороо зогсов. Би урагш дайран Чукуныг хамгийн хүчтэй зохиж байсан тэр булаа эрийг газар дарлаа. Нүүрнийх нь өмнө амаа ангааж хархирахад өнөөхөр айсандаа салганав. Тэр мөчөд бар болж төрсөндөө үнэхээр бахархав. Даанч тэр бахархал удаан үргэлжилсэнгүй. Хүмүүс хэтэрхий олон байлаа. Удалгүй миний хүч барагдаж газар унав. Би зэрлэг гахаан Чукун руу хальтарлаа. Нүд нь аль хэдийн цагаарчсан байв. Хүсний ертөнц рүү явах замдаа орсон болтой. Би санаа алдлаа. Яарсан сэтгэлээс л боллоо. Ингээд нэг барын амийг дэмий өрчглээ. Утга зэвсгүүд арьсанд минь тултаж шигдэж эхлэв. Амтан болж өхнө гэдэг өмнөх бүх амьдралаас ч илүү өрөвдөлтэй хөл байлаа. 22 дугаар бүлэг. Хүсний ертөнц рүү явах замд би аль хэдийн тасчихсан байсан болохоор сүнс хураагч хэрэггүй байлаа. Төд удалгүй хөрчөв. Хүсний ертөнцөд очиход Чукун нэг сүнстэй ярьж байлаа. Ойртод очиход түүний "Янванд хэлээд өгөөч. Надад түүнтэй ярих чухал хэрэг байна" гэж хэлхийг сонсов. Надаас нэг их төрүүлж ирээгүй болтой. Чукуны тал өндөртэй өнөөх сүнс толгой дөхөн явах гэтэл намайг олж харав. Угаасаа бараан царайтай нь бүр барааж дахиад ирчихжээ. Энэ хоёр дахиад таарчихлаа гэж хашгирлаа. Хүсний ертөнц угаас намгүм газар. Түүний хаширхтай зэрэгэнтсэн эргэн тойрны бүх ажил зогсов. Ажиллаж байсан сүнснүүд, дахин төрөл авах гэж байсан сүнснүүд хүртэл
тал тийшээ тараад Чукун бит хоёрыг ганцаарнг нь үлдээчихв. Шанзи уруулаа хазан тухныхаа хүдэн үсийг арчлаа. Чукун бит хоёрыг зэрэг харах нь эднэрт бүр айдас болсон бололтой. Ингэж бодож байтал Чукун над руу эргэж харав. Нүдээ аюултайгаар нарийсгаж "Би чамд боломж гармагц цугт гэж хэлээгүй билүү? Яагаад ийм тэнэг юм бэ?" гэв. Сэтгэлдээ юу мэдэрснээ түүнд тайлбарламааргүй байлаа. Тиймээс "Үстэй арьс нүмрүүд амьдрах сайхан байсан уу? Би барын чөтгөр болж амьдрах сонирхолгүй байсан юм" гэлээ. Тэгээд Януаны ордон руу шууд алхав. Тэр асуудлыг Януанд хэлчихэд мартамдах шүлээ уух ёстой болов нь дахин төрөлд авах ёстой бол авна. Дараагийн амьдралд Тэнгэрийн эзэн ли юу зохиосон надад хамаагүй. Чамтай хэрэлдэх гэж дахиж хүчээ барахгүй ядарч байна. Нилээд талхсан ч Чукуны ёшлол сонсогдсонгүй. Араас хөлийн чимээч алга. Би гайхан эргэж харвал Чуку над руу гүлрөө зогсож байлаа. "Януаны ордон руу явахгүй юм уу? Наашир." Чуку нүдэн анивчин сая нэг ухаан орсон мэт болов. Тэгээд ихэмсгээр "Би юу ихээ өөрөө мэднэ. Чамаар залахгүй" гэв. Би нудраа зангидлаа. Энэ нөхөр үнэхээр твч. Шанзи тоосонгүй. Хаяа нэг түүнийг өнгөрөөчөд юу байх вэ дээ? Хүнд том хаалгыг түлхэн Януаны ордонд орлоо. Хамгийн гайхалтай нь Януа өнөөдөр ширээн дээрээ унтаагүй байв. Харин тун нухастай царай гарган дэвтэр дээр юм бичиж сууна. Хажууд байсан шүүгч төгшмөд Януан руу харан тухныхан суц хаарах шиг шахсан мэт царай гаргаж байв. "Януа, би хүндгэлтэй бүхий. Би дахиад ирлээ." Януан толгоогоо өргөн намайг хараад нүдэн гэрэлтэв. "Өө, Шонзи байна. Сайн байна. Дахиад ирвүү. Тэгээд Тэнгэрийн ордонд Чукун хаан байна." Чукун араас орж ирэхийг хараад сая нэг толгой төхөв. Биирээ тавиад "Яг цагтаа ирлээ. Тэнгэрийн ордноос саяхан захиа ирсэн" гэв. Януан сонлынхаа түшлэгт налж 100 гараараа баруун түшлгээд тогшин Чукун бит хоёр руу инээмсэглэв. Түүний тэр инээмсэглийг хараад бит хоёр өөрийн ирэхгүй хэд алхам хурлаа. Чукун харин урд минь алхаж гараад биеэрээ хагасыг минь халахлан "Тэнгэрийн орноос юу гэж бичсэн бэ?" гэж асуулаа. "Та хоёрт зориулсан захиа." Януан захиаг өргөв. "Гэхдээ уншихаасаа өмнө та хоёр эхлээд нэг зодтолдохгүй юм уу?" Шанзи уруулаа хазлаа. Януан болно гэдэг их уйтгартай ажил юм бах та. Яагаад бид хоёрыг үхсдийн ертөнцид хэрэг тарихыг инглээ хүсдэг юм? Бид хариу нь хэлэхгүй байгааг хараад Януан урамгүйхан "За яах вэ? Энэ захиаг Тэнгэрийн эзэн ли явуулсан. Та хоёрын хүний ертөнц болон хүсдийн ертөнцид хэтэрхий их асуудал тарьж байна гэсэн. Түүний бичсэн хувь тавилангаас нэг нь ч яг төлөвснөөр нь болоогүй гин." Тэр хуруугаа тоолж эхлэв. Эхний амьдралд буруу хүн өгсөн. Хоёр дахь амьдралд бичсэн хувь тавилан нь тэр чигтээ өөрчлөгдсөн. Гурав дахь амьдралынхаа зохиолыг бүр дуусгаж амжаагүй байхад та хоёр аль хэдийн хүрээд ирчихсэн. Тэгээд их шантарч байгааг нь. Цагаан ус нь хүртэл нэмэгдсэн гин. Үүнийг сонсоод сахалтай Тэнгэрийн эзэн лийг жаахан өрөвдөв. Януан өргөжлүүлв. "Тиймээс дараагийн амьдралдаа хүний ертөнцид заавал 20 жил амьдр гэж загсан байна. Хэрэв 20 жил хүрэлгүй энд буцаад ирвэл та хоёрыг надад хүлээлгэн өгч шийтгүүлнэ" гэсэн. Януан хихрэн инээлээ. "Та хоёр 20 жил дисгүй гэдэгт би бараг итгэлтэй байна." Энэ хүн ер нь ямар сэтгэлээр Януан хийдэг юм бэ? Тэр баяртайгаар "Та хоёр Тэнгэрийн төрөлтөн мэдхгүй дээ. Януан хийдэг ажил үнэхээр товчуу. Хүснээрээ хүнийг шийтгэх боломж бараг гардаггүй. Хэ хардаа. Би бүр шийтгэлийн жагсаал биччихсэн." Би ойртож харлаа. Харсан даруйдаж очиод "Новш" гэлээ. Урт зогсож байсан Чукунч "Чөтгөр ав" гэж дуалтав. Януаныг 10 удаа инээлгэх, Януаны нуруу 10 удаа барих, Януаны хацрыг 10 удаа үнсэх. Эн чин ямар балай юм бэ? Сая ийм юм бичихдээ тийм хостой сууж байсан юм уу? Шүүгч түшимлийн нүур яагаад таталцаад байсныг одоо ойлголоо. Януан тааз руу мөрөөдсөн мэт хараад "Та хоёр эртхэн буугаад ирээрээ"
гэв. Би тухай барив. Чукунч бас тухай барьлаа. Хэсэг чимээгүй байснаа Чукун бүх сэтгэл хөдлөлөд орж нухастай царилав. Янван чухал хэрэг байна. Тэр хоёр алхам урагшлав. Энэ удаа хүний ертөнцид хөхсдийн ертөнцтэй холбогдсон агуу болсон. Тэнд хэн нэгэн амьд хүнээр дахил авч байна. Янваны царай тэр дороо барав. Өмнөх хөгжилтэй байдал нь бүрэн алга болчлоо. Яг хаана Хуа уулын бил орчимд хэрэг хөхсдийн ертөнцид амьд дахил болж өгсөн хүмүүсийн сүнс ирээгүй бол Чукун хэсэг зогсоод дахил овч байгаа зүйл тэдний сүнсийг хамт залгиж байна гэсэн үг. Энэ бол чөтгөрийн замд орох арга. Тэнгэрийн оронд яаралтай мэдэгдэж эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй. Янван толгой дохин бодолд автав. Хажуугийн шүүгч түшмэл би 18 давхрыг шалгаад ирье гэв. Ноцтой асуудлыг ойлгосон тул тэр огт саадсангүй шууд гарлаа. Янван хэсэг сууснаа төвчээр алдсан мэт араас нь гүйв. Гүүх зураа. Та хоёр энэ асуудал санаа зовох хэрэггүй. Дахин төрөлдөө ор гэж хашгирав. Би Чукун руу харлаа. Чукун ч над руу харлаа. Юугаа гөлрөөд байгаа юм? Тэнэг юм аа? гэж Чукун хүтнээр хэлв. Дахин төрөл авахыг хүсээд байсан биз дээ. Яв. Юундаа урлаад байгаа юм? Би явахгүй гэж хэлээгүй. Би эргэж Янваны ордноос гарлаа. Хөхсдийн ертөнцид угаасаа ажилтан цөөн. Одоо Янван 10 сүнс дагуулж явчихсан болохоор бүрч цөөрчжээ. Мартагнуулах шүл уулах ажлыг ганцхан сүнс хариуцаж байв. Тэр ч нэг л мангардуу харагдана. Миний доторх муу санаа гинэт хөдлөлөө. Өмнөх амьдралд юу ч санахгүй. Бусдын өгөр хөдөлж хичнээн зовсноо санахад Тэнгэрийн эзэнлий шантарнуу, яануу, надаа огт хамаагүй санагдав. Би хормоогоо өргөөд шүлтэй аяга авах гэтэл араас Чукуны дуу сонсогдов. Хөөе, шошонзи, нэг юм ярилцсан. Би эргэж харлаа. Тэр нөгөөх сүнс рүү заагаад энэ нөхрийг хууръя. Хоёулаа мартагнуулах шил уухгүй. Дахин төрсний дараа өмнөх амьдралд чиний хэлсэн шиг тус тусын замаар явъя. Нэг нэгэндээ ойртохгүй, холбоо барихгүй. Яагаад ч юм үүнийг сонсоод сэтгэл дотор гинэт тоосор шиг болов. Би нүдээ анивчин хэсэг хүршснөө. Тэгэлгүй яах вэ? Сайхан санаа байна гэлээ. Чукун хэсэг над руу ширтснээ. Мөр шүргэн өнгөрч өнөөх сүнс рүү очив. Нэг аяг шүл авлаа. Би Чукуны ямар арга хэрэглэхийг мэдгүй байсан тул араас нь очиод мөн нэг аяг авав. Чукун шүлтэй аягаа нэг гартаа барьсан ч шууд уусангүй. Нөгөө гараараа бөөрхий чулуу гаргаж ирээд Тэнгэрийн оронд ийм бөмбөлөг ганцхан байдаг. Маш их хүчтэй. Хүний ертөнц рүү авч явж болохгүй. Янван удахгүй бусаж ирэхээр нь түүнд өгчхөөрэй гэв. Би Тэнгэрийн ордонд ганцхан байдаг асар хүчтэй бөмбөг рүү хараад уруулаа хазав. Энд чинь сая замаас түүчгсэн жирийн чулуу биш биз дээ. Чукун бөмбөлгийг сүнсэнд өгөх гэтэл гарын санамсаргүй мултарчлаа. Бөөрөнхий чулуу газар унаад хол өнхрөв. Сүнс агуу Тэнгэрийн одоос чухал үүрэг авлаа гэж бодсон бодолтой. Сандран араас нь гүйлээ. Чукун хажуу тийш эргээд аян дах мартагнуулах шүлөө мартагнуулах мөрөн рүү асгав. Би түүнийг ийм муу аргад дотроо дургуйтсан ч өөрөө ч бас эргэж шүлөө мөрөнд тасгалаа. Урсгал дагаад алга болов. Удахгүй өнөөх сүнс босож ирээд толгоогоо мэжин олж чадсангүй уучлаарай гэв. Чукун гараа даллаад учир битүүлэг царай гарган за яах вэ? Хувь тавилын юм бэлгүй. Чулууны овоонд орчихсон байхад олдвол тэр нь л жинхэнэ хувь тавилан бах та. Гүүрийг давж дахин төрөл авах. Худгийн дэргэд ирлээ. Ин ян хоёр ертөнцийг заагалсан худгийг хараад гинэт нэг бодол төрөв. Чукун, бидний дараагийн бие ямар болохыг хэн ч мэдэхгүй. Тус тусын замаар явж хизээч уулзахгүй гэдэг арай бодит бус юм. Тиймээс нэг чухал зүйлээ одоо тохиръя. Чукун хажуунуудаарээ харлаа. Би энэ хустайгаар дараагийн амьдралдаа чи эмгтэй болж төрөөрэй гэлээ. Түүний нүд аюултайгаар нарийсав. Шошонзи. Тэгвэл эсэргээрээ хий. Чи эрэгтэй болж төр. Чиний зан угаасаа тогшин. Эрэгтэй биетэй бол бие сэтгэл чинь таарна.
бас бидний хооронд ямар нэг сэтгэл үүсгээс сэргийлнэ. Илүү дээр биш үү? Би эрэгтэй болохгүй. Эрэгтэй хүний биед дасаж чадахгүй. Чүкүн хүүтнэр хамраараа дуугарлаа. Инээдтэй юм. Би эрүүл саруул ир хүн байж эмэгтэй хүний биед дасах ёстой юм уу? Тэр ийм өнгөөр ярих бүрд миний уур хөдлөнө. Би гүнзгий амьсгаа авч өөрийгөө тавьшруулав. За болий. Тэгвэл тус тусынхаа замаар явъя. Би дахин төрөл авах худаг дээр гарч өсрөх гэтэл мөрнөөс хэн нэгэн барьж авав. Чүкүн байлаа. Тэр намайг хүчээр ян тал руу түлхэв. Намайг жинхэнэ ир болгож төрүүлэх санаатай. Новшоо. Би яаж ийм том хохирол амсах билээ? Чүкүний хөдөлгөөнийг дагуулan хүзүүнээс нь шүүрч аваад түүнийг энэ тал руу түлхлээ. Бид хоёр худаг дээр бие биеэ татаж түлхэн зуралтав. Эцэст нь яг ямар байралтай унснаач мэдсэнгүй. Зөвхөн харанхуй нөмөрхийн өмнөх агшинд чээж гинт тавьтаж бүх бие манар шиг болсныг л санаж байлаа. 23 дугаар бүлэг. Зүрхийг минь дотроос нь тас татаж байгаа мэт аимшигтай өвдөв. Өмнөх дахин төрөлтүүдэд ийм зүйл огт тохиолдож байгаагүй. Энэ удаа би зүрхний өвчтэй хүн болж төрсөн юм биш үү? Өвчтэй бүсгүй нэгэн залуу эзнийг араас хөөж явсаар эцэст нь зүрх нь өвдөж өгдөг тийм цохол толгойд минь гэлсгэв. Би нүдээ нээлээ. Өмнө минь гоёмсог сэлбэртэй улаан модон ор харагдлаа. Баян айлд төрсөн бололтой. Орны хөшгөн дээр алтан утсаар галт шувуу хатгажээ. Энэ амьдралд бүр хааны гэр бүл төрчихсөн юм биш үү? Цээжний өвдөлт улам хүчтэй болж би өөрийн ирэхгүй гараараа тэмтрэв. Тэгээд цацсандаа амьсгаа татлаа. Энэ юу вэ? Чээжинд минь хурц чинжаал зоочсон байлаа. Гэхдээ үүнээс ч илүү аимшигтай зүйл байсан. Миний чээж яагаад ийм хавтгай юм? Бас энэ гар яагаад ийм том бэ? Алган тэр чихтэй юршчихсэн. Миний цагаан зөөлөн гар хайчив. Тэрч байг. Хүүхдийн жижигхэн гар маань хайчихсан юм. Эн чин илт ир хүний бүдүүн гар байна. Би арай хийм босох гэтэл чээжээр хатгуулан өвдөж цус улам их гарч эхлэв. Толгой хүртэл ирлээ. Би дахин төрөөд хэдхэн мөчийн дараа шууд өөхөх гэж байгаа юм уу? Дараагийн амьдралдаа хүний ертөнцид заавал 20 жил амьдр. Үгүй бол хөхсний ертөнцид босож ирэхэд чинь надад хүлээлгэж өгч шийтгүүлнэ. Януаны үг чихэнд минь дахин сураатав. Тэр цаасан дээр бичсэн шийтгэлүүдийг санахад чинжаалаас ч илүү аимшигтай зүйл зүрх рүү минь зогдох шиг болов. Бүх бие салгаллаа. Үгүй. Одоо юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа ч энэ ертөнцид ирээд хэдхэн хорон болж байна. Ингэж өхөж болохгүй. Одоо шууд өөхсдийн ертөнц рүү буцчихвол миний амьдрал тэр чихтэй сүрнэ. Гарцаагүй сүрнэ. Би чинжаалын ишнээс татаад суулгах гэж оролдов. Хамаг хүчээ гарган ноцолтож байтал гинэт хажуунаас дуу гарав. Би эргэж харлаа. Гоёмсог хувцастай, дугуй царайтай нэг эмэгтэй байв. Царайн цонхижээ гинэт гээд хар цусаар бөөлжөв. Хорччихсан бололтой. Энэ чин одоо юу болоод байна? Нэг баян хатагтай, нэг бүдүүн ир хоёр нэг орон дээр хэвтэж байдаг. Ир хүний чээжинд чинжаал зогцсон, эмэгтэй нь хорцсон, новш гэж. Би ер нь ямар хэрэгт орооцолчваа? Новш. Эн чинь яг юу болоод байна? Гоёмсог хувцастай эмэгтэй над руу харан ингэж хэлэхэд би цочирдлоо. Үгээ дуусгаад тэр чээжээ дарж дахин бөөлжөв. Миний дотор муу ёрийн мэдрэмж төрлөө. Би амьсгаадан чүкүн гэж асуув. Өөрийнхөө дууг сонсоод бүр гашуудмаар санагдав. Бүдүүн эрэгтэй хүний хоолой. Эмэгтэй толгоогоо өргөж над руу айсан янзтай харав. Шошонзи. Уруулан чичирлээ. Новш гэж. Чи яагаад дандаа намайг дагаад байдаг юм? Дагаад байгаа нь би биш. Чи шүү. Сайн сонс. Надад дахиж ойртож болохгүй. Ингэж хэлээд л би амьсгаадаж эхлэв. Нүдний өмнө янвааны гар даллаж байгаа юм шиг санагдлаа. Хин чамайг ойртуулахыг хүссэн юм? Би эхлээд энэ амийг чинь аварна. Чи өөрөө хөстэй ертөнц рүү буц.
Тэгээд очиод Янааны дугуй хацрыг үнс. Би дагжран чичрэв. Энэ бол амьд үлдэхийн тулд бүх хүчээ дайшлах хангалттай сайн шалтгаан байлаа. Би Чинжаалын эснээс чанга атгаж шүдээ зуугаад хамаг хүчээрээ татав. Чинжаалын нэг хэсэг суугарсан ч үзүүр нь чэйжинд үлччихсэн байлаа. Цус улам уурсав. Би ууртаагаар хараалаа. Ямар новшин намайг ингэж утгалдаг юм бэ? Миний чэйжинд алт байгаа юм уу? Орны нөгөө талд хэвтэж байсан Чукуны бие чичрэв. Тэр цусаар бөөлсөөр орноос арай хийм бууж ширээ рүү мөлхөх шахам очлоо. Ширээн дээр цайны данхыг шүүрэн аваад шууд ууж эхлэв. Гэвч удалгүй усан дуусчихлаа. Чукун жуурлав. Гараараа ширээн дээр байсан бүхнийг шалан дээр шидчихэд "Ямар ядуу айл вэ? Гэртээ уух усч байхгүй" гэж хашгирлаа. Бид хоёр ийм замраагүй байдалтай байтал гэнэт хаалга онгов. "Жонжно." Цайвар өнгийн хувцастай нэг ир над руу гүн ирлээ. "Жонжно, яагаад ийм болчихов?" Үүний зэрэгцээ хоёр шивгчин Чукуны зүг рүү гүйлдэв. Гүнжээ, та зүгээр үү?" Надад хариулгач тэнхээ байсангүй. Юу болоод байгааг бодох хүч ч үлдээгүй. Зүгээр л дотроо бид хоёр зүгээр харагдаж байна уу? Нүд чинь хаана байна гэж хараад суулаа. Дахин сэрхэд чэйжинд байсан Чинжаалыг минь аль хэдийн авчихсан байв. Шархыг боожээ. Өнөөх цайвар хувцастай ир орны минь дэргэд өвдөглөн сууж байлаа. Толгоогоо бүхийлэгчсэн юу ч хэлэхгүй. Бид хоёр ханиалгаад босох гэтэл тэр шууд ирж түшиж өглөө. Намайг босгосныхоо дараа буцаад өвдөглөв. Би гайхан "Чи яагаад өвдөглөөд байгаа юм?" гэж асуув. "Энэ зарц эзнээ сайн хамгаалж чадсангүй. Жанжин, та намайг шийтгэнэ үү?" Би толгоогоо мэжлээ. "Би одоо юу болоод байгааг өөрөө ч ойлгохгүй байна" гэж хэлмээр байв. Гэхдээ ийм сүртэй ир өмнө нь өвдөлж байхад "Танаа эзэн аль хэдийн өгсөн. Би зүгээр л бид нь орчихсон нэг эмэгтэй" гэж хэлэх бас хэцүү байлаа. Би хоёр ханиалгаад "Тэр гүнж хаана вэ?" гэж асуув. Өвдөлж байсан ир гэнэт толгоогоо өргөв. "Жанжин, та одоо хүртэл түнд санаа зовж байгаа юм уу? Чинлэн гүнж, чинь юун хатагтай тор хүргээ зогсохгүй. Бүр Жанжиныг алхахаар оролдлоо. Тэр дэндүү харгас. Жанжин, та дахиж түүнийг өмгөөлж болохгүй. Энэ зарц эзэн хаанд энэ хэргийг мэдэгдэхийг хүсье. Хатан их Чинлэн гүнжийг хамгаалдаг байсан ч нөхрөө алахыг оролцсон хэргийг хаацаалж чадахгүй." Би хамраа илв. Тэгэхээр эн чинь хайрын гурвалжин юм байна. Гүнж Жанжин дуртай. Жанжин гүнжтэй гэрэлсэн ч өөр эмэгтэйд дуртай. Гүнж ууралсандаа тэр эмэгтэйг алаад Жанжиныг нь хутгалсан. Гэхдээ тэгвэл өөрөө яагаад хорчихсон юм? Нөхрөө алаад дараа нь цөхрөнгөө бараад өөрийгөө хорлчихсон юм болов уу? Би юу ч хэлсэнгүй. Өнөөхөр дахин "Жанжина, Чинлэн гүнжийг дахиж өмгөөлж болохгүй" гэв. Би уруулаа морилгов. "Чи ингэж уйлах шахам хэллээч би одоо яах юм? Тэр гүнжийн биед Чинлэн өөрөө биш, Тэнгэрийн од Чукун байгаа. Бас энэ нөхцөл байдлыг огт мэдэхгүй. Одоо шууд Чукунтай дайсагнавал дараа нь юу болохыг таах аргагүй. Энэ амьдралд надад ямар ч хүч байхгүй. Тэгээд 20 жил амьд үлдэх ёстой. Одоо Чукуны эсрэг хөдөлж байгаад тэр өгчхүүл нэг хэрэг. Харин өгөхгүй бол надаас яаж хариугаа авахыг хэн мэдлээ. Ийм эрсдэл гаргаж болохгүй. Одоогоор Чукун бид хоёр нэг завин дээр суугаа хүмүүс гэсэн үг. Нөхцөл байдлаа бүрэн ойлгохтол түүнтэй ноцолдох хэрэггүй." Би гараа даллав. "Чи эхлээд яв. Би асуудлыг бодож үзье." Тэр ир хүсээгүй царай гаргасан ч миний үгийг зөрчиж зүрхлсэнгүй. Шүдээ зуугаад "Мэдлээ" гэж хүндэтгэлтэй хариулав. Хүнээр юм хийлэгч бас дайжгүй мэдрэмж юм. Гэтэл гадаа гинж шуугилдаж эхлэв. "Гүнжээ, болохгүй. Та одоо орноосоо босож болохгүй." Гүнж Жанжинтай уулзахыг хүссэн ч дараа болъё. Эхлээд боёо бодооч. Гүнжээ. Миний зарцын царай тэр дороо өршлөгдөв. Чинлэн гүнж бүр хитэрч байна. Жанжина,
Энэ зарц очиод түүнийг хөөгөөд явуулъя. Хүлээ. Би яран хашгирлаа. Тэр ханы зүгээр оруулчих. Жанжина. Оруул. Мэдлээ. Гэвч зарц оруулахаас ч өмнө гоёмсог хувцастай Чүкүн хаалгыг өшөглөн орж ирэв. Царайн цонхисон хിവэрч өмнөхөөсөө арай дэржжээ. Жанжин. Тэр хүүтнэр инэмслээд гараад аллав. Орон дээрээ хөвтөж байгаа хүнээс бусд нь бүгд гар. Миний зарц нударгаа зангидлаа. Чинлэнгүж та. Толгой өвдөж байна. Бүгд гар. Би ам нэмэгц өнөө ир шүдээ 100 гарч одов. Хаалга хаагсны дараа өрөөнд Чүкүн бит хоёр л үлдлээ. Чүкүн миний орны хажууд сууж над руу ширүүн ширтэв. Энэ бүхнийг чи тайлбарсан дээр шүү. Би аргаа барсан янзтай. Би өөрөө юу болоод байгааг мэддэг байсан бол сайхан л байна гэлээ. 24-р бүлэг. Би чамд тайван эрэхтэй болж түр гэж хэлсэн биз дээ. Чи дураараа тэмцээгүй бол бид хоёр ийм байдалд орохгүй байсан. Би чамд эмхтэй болж түр гэж хэлсэн. Тэгээд чи яагаад эмхтэй болж төрөөгүй юм? Би шууд сөргүүлэн. Чи намайг хохирох гэж оролдоогүй бол бид ийм болох байсан уу? Гэлээ. Инэттэй юм. Энэ муу санааг анх хэн гаргасан бilé? Бүх бурууг над руу чихэх нь үү? Хэн чам руу буруу чихэх гээд байгаа юм? Тийм сайн бордог чам дээр үрэх хайран. Чүкүн урлан. Чи эмхтэй хүн байж арай бүдүүлэг ярьж болохгүй юу? Гэв. Би ч бас уурлав. Чи луу айкун шиг байсан бол би ингэж ярих уу? Өөрөө сайхан ярьдаг хүн шиг намайг шүүмжлэх нүур чамд байна. Надтай харьцуулах нь уу? Чи тэнэг шан шиг дуулууртай байсан бол би чамд уурлах байсан юм уу? Түүний энэ үгийг сонсоод би хариу хэлж чадсангүй. Чүкүнч бас дуугүй болов. Өрөө хэсэг хугацаанд нам хүн байлаа. Эцэст нь Чүкүн шүдээ 100 гэж орны минь хажууд суув. Би түүнийг тоохгүй бай гэж бодсон ч гоёмсог хувцастай үзэсгэлэн бүсгүй хажууд минь хөлөө халцаалган сууж байгааг хараад үнэхээр хачин бас инээдтэй байлаа. Тэгээд өөрийнхөө өргөн хавтгай чэйж рүү харж уртаар санаа алдав. Би санаа алдахад Чүкүнч бас санаа алдав. Хэсэг болоод би яаж төрсөн бэ? Би дууг нь ялах хөөхөд болж төрөх ёстой биз дээ. Гэтэл эн чинь юу вэ? Дасан зохицох ганц хоромч өгөлгүй. Шууд ийм хэрэгт оруулчих гэж гэлээ. Чүкүн эргэж харав. Бид хэсэг бие рүүгээ ширцээр баг зэрэг новшийн тэнгэрийн эзэнлий гэж хараалаа. Би ууртаагаар толгоогоо мэжв. Одоо яах вэ? Нэгэн жанжин нөгөөнд гүнж бүр гэрэлчихсэн. Нэг гэрт амьдардаг. Ингэж байхад яаж хилээ тогтоогоо дахиж огт уулзахгүй байх юм? Чүкүний царай ажмаар барав. Тэр нэг өмсгөө өргөн. Тийм шүү гэв. Тэгээд эрүүгээ илэн бодлогошрлоо. 20 жил. Би хөмсгөө зангидав. Тийм ээ. Ядаж 20 жил амьд үлдэх ёстой. Дахин төрөөд хэдэн мөчийн дараа бараг өвчих шахсан хүн яаж 20 жил тэсэх юм? Чүкүн хэсэг боцноо гинт над руу харав. Шанзи нэг тохиролцоо ий. Үүнийг сонсоод би өөрийн ирэхгүй хөмсгөө зангидав. Бид хоёр тохиролцоо хийх болгонд юу ч төлөвснөр болдоггүй. Заавал нэг балаа хэрэг гардаг. Юу хийх гээв? Тэр хугацаанд хамтарчихъя. Тэр их хэмсэг хിവэр байлаа. Одоохондоо эргэн тойрныхоо нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Эхлээд бүхнийг ойлгож авъя. Дараа нь тус тусынхаа төлөвлөгөө гаргана. Хэлж байгаа нь зөвч царай нь яг л надад их тус хүргэж байгаа мэт. Би дургуутслээд арж яаж хамтрах юм гэж асуулаа. Үнэхээр тэнэг юм гэж Чүкүн дургуутсан над руу хальт харав. Хүний ертөнцид 20 жил амьд үлдэхийн тулд хоёр газраас хол байх хэрэгтэй. Нэгдүгээрт тулаанчдын ертөнц, хоёрдугаарт ордны улс төр. Тэр өргөжлүүлв. Тулаанчдын ертөнцөө л ойлгомжтой. Дээр нь чин аллах, цус асгаруул таасайгүй. Өдөр болгон хүн алдсан. Аюултай. Харин ордны улс төрийн тухайд би яах вэ? Харин чи тэр инээмсэглэв. Илт намайг шоолж байна. Чи 2 сарч дисгүй байх.
Би нударгаа зангидлаа. Улс төрийн тоглоом угаасаа ядаргаатай. Тэр тусмаа хааны ордных бол бүр төвхтэй. Би тийм шаварт хөлөө дүрмээргүй байна. Тиймээс нөхцөл байдлаа ойлгосны дараа эндээс явъя. Уулын гүнд очиод амьдруул аюулгүй. Тэнгэр биднийг тэнд хүртэл утгалуулж алж чадна гэж бодохгүй байна. Би толгой дохив. Тэнийг юм. Нөхцөл байдлаа мэдхийг хүсэж байгаа бол хүн дуудаад асуучхад л болно биз дээ. Чукун хүтнэр инэв. Бид хоёрын одоогийн хэн болохыг мэдэж байна уу? Амьд үлдэхийг хүсэж байвал хүмүүс биднийг өөр хүмүүс болчихсон гэдгийг анзаарч болохгүй. Чөтгөр орчлоо гэж шижиглээд барьж аваад шатаачвал уйлаатч оройтно. Тийм үү? Би шууд хашгирлаа. Наашор. Тэр дороо миний үнэнч зарц хаалга түлхэн орж ирэв. Чукун руу сэрэмжтэй нэг харснаа. Өмнө минь өвдөглөлөө. Занжнаа. Би энэ хустай царай гарган толгой дохив. Чи түүнд хэн болохыг хэл. Зарц шууд. Жанжин бол өмнөх эзэн хааны өөрийн биеэр томилсон улсын хамгаалагч. Одоо их жанжны албыг хашдаг. 15 наснда дайнд орж 18 наснда цэргээ дагуулan дайсны хуаранг довтолсон. Олон цэргийн дундаас хүннүүгийн ханхүүгийн толгойг авсан. 23 наснда хүннүг боц зохисон нь сүүлийн 5 жилд хинч хийж чадаагүй гавья гэв. Би толгой төглөө. Сайн. Одоо түүнийг хэн болохыг хэл. Зарц Чукун руу нэг харснаа толгоогоо бүхэлгэв. Эзэн хааны төрсөн дөө. Би хөмсгөөрөв. Ёстой төгс гэрлэлт байна шүү. Ирэн ирлэх жанжаа эмэн үзэсгэлэнт гүнж тэнгэрээс заяасан хос мэт. Тэгээд яаж ийм хүндий ихнэр нөхөр болчихсон юм бол? Гинт Юэлагийн сүмд Чукун бит хоёр зодтолтон олон хүний хувь тавилангийн улаан утсыг самарсан өдөр санаанд орлоо. Нуруугаар хүүтэн хүс гарчих шиг болов. Бит хоёр ханиалгаад би гүнжид сайн ханддаггүй, муу ханддаггүй гэж асуулаа. Миний зарц нэг л хачин царайлсан ч царайг минь хустай байгааг хараад жанжин гүнжид ёс журмын дагуу ханддаг гэв. За тэгэхээр энэ жанжин гүнжид тийм ч сайн ханддаггүй юм байна. Харин гүнж надад яаж ханддаг вэ? Зарц гинэт үггүй болов. Өрөө хэсэг нам гүн байтал гинэт нэг бүсгүй гүн орж ирлээ. Би түүнийг танив. Чукун тусаар бөөлжиж байх үед хажууд нь сандарч байсан шивгчэн мөн байлаа. Тэр шууд өвдөглөж тухай газарт гурвантаа хөргөн мөргөв. Дараа нь нулимстай царайгаа өргөөд энэ зарц даварч байгаагаа мэднэ. Ийм зүйл хэлэх үү ирэхгүйгээ ч мэднэ. Гэхдээ жанжин өнөөдөр ингэж асууж байгаа нь гүнжийг үнэхээр гомдоож байна. Гүнж жанжинд үргэлжлэн сэтгэлээсээ хандсан. Тэнгэр гэрчлэн. Жанжин яаж түүний сэтгэлийг огт мэдхгүй байж чаддаг юм бэ? Ер нь гүнж бидэнд энэ талаар дуурахыг хэрэгэлдэг. Гэхдээ өнөөдөр би бас дуугүй байвал гүнж насан туршдаа гомдолтой үлдэнэ гэж уйлав. Би дараагийн үгийн хүлээн чих тавив. Чукунч мөн чимээгүй ширтэж байлаа. Хинч зогсоохгүй байгааг хараад өнөөх бүсгүй хүртэл хэсэг гайхав. Тэгээд үргэлжлүүлв. Шин юм хатагтай унсан нь гүнжийн буруу биш. Хүүхдээ алдсан нь ч гүнжээс болоогүй. Тэр өөрөө жүжиг зохиож жанжныг хурсан. Энэ бүхэн гүнжийн буруу биш байхад яагаад жанжин түүнийг шийтгсэн юм бэ? Бүсгүй уйлсаар жанжин зөвхөн шинүү хатагтай таны хүүхдийг тээж байсныг л мэднэ. Гэхдээ гүнжч бас жанжны хүүхдийг тээж байгааг мэдхүү. Чукун бит хоёрын толгой дээр аянга буух шиг болов. Би бүх ертөнд цайрчих шиг санагдан эргэн түн рүү харлаа. Чукуны нүд томорчээ. Түүнээс бараг хизээч харж байгаагүй цэвэр гайхшрал нүүрэнд нь тодорсон байв. Тэр өвдгөлсөн шивгчэн рүү ширтээд чи гэж төгдрөв. Шивгчэн уйлсаар гүнжээ жанжин дахин нуух хэрэггүй. Энэ зарц таны сэтгэл ямар их өвдөж байгааг мэднэ. Гэхдээ яагаад бүхний ганцаараа үүрээд байгаа юм бэ? Өөрийгөө бодохгүй байсан ч хевлэт хүүхдээ бодох ёстой шүү дээ. Тэр ямар буруу хийсэн юм? Одоо бүр хор хүүхдэд нөлөөсөн эсхийг ч мэдэхгүй байна. Гүнж өөрийгөө ингэж зовоож болохгүй. Чукуны царай улам цайв. Хевлэт хүүхэд ураг. Энэ хоёр үг бидний мэдэрлийг яг хатгаж байгаа мэт. Бидний харц өөрийн ирэхгүй. Чукуны эз рүү був. Тэнд
Миний хүүхэд байгаа гэж үү? Чоконы эцэнд. Энэ амьдрал арай дэндүү солиотой юм шүү. Би жирэмсэн гэж үү? Чоконы царай цонхиж харцсан бодилсан байлаа. Тэр тухайлан өөрийгөө тавьшруулахыг хичээв. Үгүй, энэ буруу. Энд ямар нэгэн зүйл буруу байна. Тэгээд босож хаалгаар алхав. Алхах зураач. Буруу байна. Ямар нэг юм буруу байна гэж тавтана. Шивгцэн босож араас нь даах гэтэл Чокон гинт эргэж "Зогс. Өвдгөл хөдөлж болохгүй" гэж хашгирав. Толгой нь үнэхээр самуурчихсан бололтой. Би тайвшрах хэрэгтэй. Үнийг хэлэхэд би ч Чоконоос тутгааргүй чичирсэн. Гэхдээ энэ зүйл Чоконы бие тохиолдсон гэж бодох тусам тэр аимшигтай мэдрэмж айдалжмаар баяр баясгал болон хувирв. Би өвдгөлсөн шивгчнээс "Хэдэн сартай юм?" гэж асуулаа. Ойролцоогоор 3 сар. Худлаа гэж миний үнэнч зарц хайршарав. 3 сарын өмнө жанжин харштай барг ирдэггүй байсан Чинлийн гүнж яаж жирэмсэн болох юм? Шивгч нь тэр дороо сөрөв. Энэ зарцын хэлсэн бүхэн үнэн гэдгийг тангаргалъя. 3 сарын өмнө жанжин нэг удаа согцсоо ирээд гүнжийн өргөнд хонсон. Гүнж жирэмсэн болсноо мэдээд шууд жанжинд хүлхийг хүссэн. Гэхдээ тэр үед жанжин өдөр болгон шинийн хатагтайтай хамт байсан. Гүнж угаасаа бардам хүн болохоор би тодоо дохин дотроо санаа алдав. Жинхэнэ гүнж байсан бол энэ тухай жанжинд хизээч хэлэхгүй байсан баг. Жинхэнэ жанжин ч өөрт нь хүүхэд байгааг хизээч мэдэхгүй өнгөрөх байсан баг. Харин одоо Чокон энэ бүхний оронд нь нийтлэх болж дээ. Гинэт Чоконы хүүхэд төрөх үедээ ямар царайтай гарахыг хармаар санагдав. 25 дугаар бүлэг. Чокон жирэмсэн гэдгээ мэдснээс хойш хаашаа алга босныг би мэдсэнгүй. Би өдөржин орондоо хөвтөж байгаад гинэт нэг зүйл бодлоо. Өөр юу ч ойлгоогүй байлаа. Гэсэн ч ядаж амьдарч байгаа газараа мэдэж авах хэрэгтэй. Чэшний өвдөлтийг тэсэж хүнжлөө сөхөөд хувцас өмсөн гадагш гарлаа. Хаалга нэхэд миний зарц үүдэнд харуулцаар байв. Намайг хараад "Жанжина, шархт нь хараахан идгээгүй. Сайн амрах хэрэгтэй" гэв. Би толгоогоо засаад нухстай сэрэлэн өдөржин хөвтөө залхачлаа. Жаахан алхъя гэлээ. Тэгвэл энэ зарц жанжинд бэлтгэл хангая. Би чэжээ зөөлөн барив. Игэл хүн байна гэдэг үнэхээр төвхтэй юм. Ийм шархтай хідэн алхлаа гэд өгчихгүй биз дээ. Би гараад аллав. Хэрэггүй. Хідэн дэнлүү асаагаад өгч. Энэ зарц өмнөх жанжныг үнэхээр их хүндэлдэг бололтой. Эргэлцэн янзтай байсан ч миний үгийг зөрчиж зүрхсэнгүй. Хідэн дэнлүү асааснаа "Жанжин хаашаа явахыг хүсэж байна?" гэж асуулаа. Би нүдээ эргэлдүүлэн "Чимээгүй газар" гэв. Тэр миний урд чимээгүй алхаж олон эргэлттэй замаар дагуулсаар цэцгийн гаднах хананд хүрлээ. Би толгоогоо дохин "Чи энд хүлээ. Би ганцаар алхъя" гэлээ. Тэр мэдээж эсэргүүцсэнгүй. Би ганцаар цэцэрлэгт орлоо. Тэгээд шууд харамсав. Энд арай дэндүү намгүм. Өчүүхэн ч чимээ алга. Шүн болсон болохоор юм ч сайн харагдахгүй. Зөвхөн сарны гэрэлд нэг цөөрөм гялцсан. Хүлээ. Цөөрмийн хажууд зогсож байгаа тэр хинбэ? Би нүдээ нарийсхан сайн харснаа жочив. Чоконы сүнс орчихсон өнөөх гүнж байна. Тэр юу хийж байгаа юм? Жирэмсэн болсноо мэдээд жочирсандоо амиа хорлох гэж байгаа юм биш үз? Болохгүй. Тэр өвчвөл би ганцаараа 20 жил яаж амьдрах юм? Чокон гүнжээ өсөрч болохгүй. Би чангаар хашгирлаа. Амь нас гэдэг эрхэм зүйл шүү. Чокон айжхан эргэж хараад үгээр ятгах нь хангалтгүй санагдсан тул би шууд түүн рүү өнгөн очиод бэлхүүсээр нь тэрвэрчглээ. Тайвшир. Ярилцаж шийдэж болно. Чи юу игээд байна? Миний тэрвэрт байсан Чокон ноцолдон гарахыг оролдов.
Гэхдээ одоо тэр эмэгтэй хүний биед байна. Харин би том биетэй эр хүн. Түүний нудраг өргөн чэйжинд минь хит зогсон ч нэг их тоосонгүй. Эцэст нь тавиад хоёр мөрнөөс нь барьж хүчтэй сэгсэрлээ. Бараг биеийн салж унах шахав. Хүлэн судрахад би бэлхүүсээр нь түшээд өрөвдсөн өнгөөр чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ өөрийгөө ингэж болохгүй. Тэгээч чи жирэмсэн хүн шүү дээ гэлээ. Чоко миний твэрт чичирлээ. Чи би дараагийн үгийг нь сонсохоор чих тавтал тэр нударгаа өргөн нөөрлөө минь хүчтэй зөхөв. Намайг балмагтсан хойгоор дүлхэж холдоод хамар руу минь заан новшоо дүрдээ хит орчих хэрэггүй гэж загналаа. Би нүрээ илв. Бидний биеийн хүчний ялгаа их болохоор түүний зохиолт нэг их өвдсөнгүй. Сэтгэл санаа нь ямар байгааг ойлгож байсан тул энэ удаа маргасангүй. Хэсэг түүн рүү харснаа. Чи эмээ хорлох гээд байгаа юм уу гэж асуулаа. Эмээ хорлонч гэж юу ах вэ? Чүкүн ууртайгаар хөлөө дэвслэв. Намайг янван дээр хурдхан бууж очиод эрхлээд суумаар байна гэж бодоо юу? Би тийм тэнэг харагдаад байна уу? Би цөөрөмлөө зав. Тэгвэл энд юу хийж байсан юм? Чүкүний царай тэр дороо гундлаа. Нэг мөсөн 1000 насаар хөгшөрчихсөн мэт. Тэнгэрийн оноосон хувь тавиланг эсрүүцэх үнэхээр хэцүү юм байна гэж бодож байлаа. Тэнгэрийн эзэнлий үнэхээр чатуу гар юм. Би дуугүй болов. Чүкүнч дуугүй боллоо. Хэсэг хугацааны дараа би тэнэгэлзэн тэгээд тэр хүүхдийг төрүүлэх үү гэж асуулаа. Чүкүний нарийн мөр татганав. Би харцаа өөр тийш бултуулан үнэн дээ чамайг хүүхэд төрүүлэхийг хармаар л байна. Ямар ч байсан би ч гэсэн анх удаа аав болох гэж байгаа юм чинь. Чүкүний мөр улам хүчтэй чичирлээ. Шүдэн хавирах чимээ хүртэл сонсогдох шиг болов. Би яран инээж ха мэдээж энэ асуудлыг эмэгтэй хүн өөрөө шийднэ л дээ гэлээ. Үг дуусахтай зэрэгцэн нэг чулуу толгой руу минь хүчтэй онов. Толгой эргэж би хоёр алхам ганснаа газар унчглаа. Чээж хатгуулан өвдөж бүлээн цус урсахыг мэдрв. Би монорсон чихтэй тэмтэрч үзээд сарны гэрэлд цус болсон гараа харлаа. Туслаарай. Би янваныг хармааргүй байна. Чүкүнч чочов. Над руу хэсэг гүлрэн харснаа яаран ирж хажууд минь өвдөглөв. Зүгээр үү? Ичи дээр идгэх гэж байгаа бололтой. Гэвч хэсэг дараад суусан ч юу ч болсонгүй. Чүкүний царай ногоорч навшин игэл хүний бий гэж харав. Би гараас нь зурлаа. Өхөн гэдэг үг битгий ил 20 жил болоогүй байна. Чүкүн хоолоогоо тожигнуулснаа амаа чанга ханхив. Тэгээд танцуунаасаа торгон алчуур гарган шархан дээр минь дарав. Өөр арга байсангүй. Би дуулууртай сууж цус тогтхыг хүлээлээ. Сар маш тод байв. Чүкүний зангидсан хөмсөг хүртэл тод харагдана. Салхи аяархан үлээж ямар ч хүчгүй хоёр игэл хүний амьсгал ойрхон сонсогдно. Толгойд минь олон дүр зураг ээлжлээ. Луу айкун над руу дээш харан аяархан инэмсгэлж байна. Чүкүн тэнэг шааны толгойг илж унтуулж байна. Гинэт нэг зүйл ойлгов. Бид хоёр анх удаа хэрэлдэхгүйгээр нэг нэгэндээ тусалж суугаа нь энэ юм байна. Хөөй. Бид хоёр зэрэг дуурайд зэрэг чимээгөө болов. За чи эхлэе. Дахиад л чимээгүй. Чүкүн гүнзгий амьсгаа аваад уучлаарай гэв. Би амьсгалаач мартах шиг шахав. Тэр дороо тэнгэр өд харлаа. Сарыг хэн нэгэн хурамчаар өлөвчгөөгүй биз гэж шалгав. Сар жинхэнэ байлаа. Тэгэхэр Чүкүн надаас уучлалт гуйсан нь ч бас үнэн байх нь. Би алмарчав. Чүкүний харц холдон. Хоёр дахь амьдралд ян гэр бүлийг хядуулсан нь миний санаа байгаагүй. Гэхдээ би зогсоож амжаагүй. Намайг очиход шинэлийн урсгал аль хэдийн ажлаа дуусгасан байсан. Дараа нь би чамд үннийг хэлээгүй. Магадгүй би ч бас хүлээ. Би яриаг нь таслав. Чи үүний төлөө уучлалт гуйсан юм уу? Чүкүн хөмсгөө өргөв.
Тэгээд өөр юуны төлөө гэж бодсон юм. Миний дотор орилмоор болов. Намайг байнга зодож дэвлэхэж байсны төлөө уурчилт гуйх ёстой биш үү? Намайг өөртөөгөө 7 амьдрал зуралдуулсныхаа төлөө. Надад хийсэн тэр олон муу зүйлийнхаа төлөө. Бүр сая шархыг минь дахин задруулсныхаа төлөө ч уурчилт гуйсангүй. Ийм олон зүйл байхад яг үүнийг л сонгож авчээ. Би гинэт ойлгосон мэт толгой дөхөв. Чи тийм төрлийн охинд дуртай юм байна. Тэнэг охтод дуртай юм бэ шүү дээ. Гайхалтай нь Чүкүн урсангүй. Хэсэг над руу ширтснээ. Харцаа өөр тийш нь шилжүүлв. Чи ч бас адилхан биш үү? Луайкун гэдэг тэр тэнэгт дурлсан. Дээрээс нь сохор шахав. Энэ үг миний эмзэг газрыг шууд татгав. Чэйшнээс минь цус гарч байгааг ч мартлаа. Би Чүкүний захаас атган өөрлөгөө татаж нүдрүүн шууд харав. Сайн сонс. Луайкун тэнэг байгаагүй. Нүдэн муу байсан ч бусдаас илүү ихийг хардаг байсан. Сэтгэл нь ч хинээс цэвэр байсан. Түүний тухай муу юм бүүер. Чүкүн над руу алмайран харлаа. Хар нүдэнд нь сарны гэрэлт цайсан миний царай тусаж байв. Нилээд уцсны дараа чи үнэхээр гэв. Надад нуух зүйл байсангүй. Луайкун аль хэдийн хүсэн. Тэр Чүкүний өнгөрсөн амьдралд үлдээсэн хүн. Би толгой дохин Чүкүний нүд рүү их царав. Тийм ээ. Би түүнд дурлсан байсан. Үнэхээр их дуртай байсан. Үүнийг хэлэхэд сэтгэл гониглов. Харамсалтай нь энэ ертөнцид Луайкун шиг надад сайн хандах хүн дахиж байхгүй байх. Би ч дахиж хэн нэгэнд ингэж дурлаж зүрхээ өвтөхгүй байх. Сэтгэлээ арай гэж дарж аваад толгоогоо өргөтөл Чүкүнийг хараад би өшгөлчөв. Нүүр нь улаажээ. Бүр чихэн хүртэл улаасан байв. Хөөе. Дугуй бай. Чүкүн цус болсон алчураа над руу ууртаа шидэв. Тэгээд босож хідэн алхам ухарлаа. Би чиний ярихыг сонсмооргүй байна. Тэр эцэн царайтай эргээд гүчгэв. Би нүдээ анин хэсэг манарлаа. Тэгтэл чэйшнээс минь дахин цус урсаж байгааг хараад царай минь цайв. Алчуурыг яаран аваад шархан дээрээ дарж цэцэрлэгийн үүд рүү арайхийн алхлаа. Туслаарай. Хүн байна уу? Би Чүкүнийг хүүхэд төрүүлэхийг ч хараагүй байна. Яаж одоо Янооны хацрыг үнсгээр буцаж болох юм? Тэнгэрийн эзэн Ли, би арай болоогүй шүү. Цэцэрлэгт болсон тэр шөнөөс хойш би арай хийн хүлээс мултарлаа. Нүд ирэмхийн зур 2 сар өнгөрөв. Энэ хугацаанд шарах бараг идэгч, эргэн тойрныхоо байдлыг ч нэлээд сайн ойлгож авлаа. Миний одоогийн нэр Чү Чинхүү. Онцгой цэргийн гавьяаны ачаар их жанжин болсон хүн. Миний үнэнч зарцыг Чү И гэдэг бөгөөд жанжны баруун гарна. Харин Чинлэн гүнжийн жинхэнэ нэр нь Пү Ийн. Тэр бол эзэн хааны төрсөн дөө хатын ихийн хамгийн эрхэм охин. Гүнж жанжин хоёрын таагүй хувь тавилан. Жанжин энгийн цэргээс өндөр албан тушаалд дэвшин үеэс эхэлжээ. Чү Чинхүү ордон шагналаа авахар очиход гүнж түүнийг нэг харцгаад өөр хүнтэй гэрлэхгүй гэж зүтгэсэн байна. Эзэн хаан зарлиг буулгаж жанжныг гүнжтэй хүчээр гэрлүүлжээ. Гэхдээ жанжинд насан туршдаа хамт байна гэж амласан өөр эмэгтэй байсан. Тэр бол Шиньюн хатагтай. Шиньюн эмч хүн бөгөөд нэг удаа жанжны амийг аварч байжээ. Тэр хоёрын сэтгэл гүнзгий болсон ч эзэн хааны зарлигийн улмаас жанжин гүнжтэй гэрлэхээс өөр аргагүй болсон. Гэсэн ч Шиньюн холбоогоо тасалсангүй. Гэрэлтийг эсрүүцэж байгаагаа харуулах мэт харштаа бараг ирэхэ болж өдөр бүр Шиньюний гэрт амьдардаг болжээ. Удалгүй Шиньюн жанжны хүүг олсон ч зулбсан. Үүнийг гүнжээс болсон гэж ярьдаг. Гэхдээ үнэхээр гүнжийн хийсэн хэрэг мөн эсэх нь тодорхойгүй. Шиньюн хүүхдээ алдсан нь үнэн. Жанжин уураа гүнжид гаргасан. Харин гүнж өөрөө ч жирэмсэн байсныг тэр мэдээгүй. Бардам гүнж ийм гэрэлтийг цааш дэвцэж чадалгүй жанжинтай хамт өгөхээр шийдсэн бололтой. Миний олж мэдсэн зүйл ердөө л энэ. Гэхдээ эргэлзээ их олон байв. Бүх хэрэг гаднаас харагдаж байгаа шигэ энгийн биш юм шиг санагдана.
Чүкүн бит хоёрын зорилго бол Жанжин гүнж гэсэн одоогийн байр сууриасаа салж дараа нь уйлын гүнд нуугдан амьдрах. Гэвч одоогийн нөхцөл тун төвхтэй, гүнд жирэмсэн Жанжин өөр эмэгтэйтэй холбоотой. Гүнжийн ах болох эзэн хаан биднийг зүгээр явуулахгүй нь ойлгомжтой. Тэгээч ордны хэрэг гэрийн хэрүүл шиг энгийн биш. Гүнж Жанжин гэсэн нэрнээс сална гэдэг үнэхээр хэцүү байлаа. Би асарт сууж намрын байгалыг ширтэн нэг балга дар суугаад санаа алдав. Хажуу зогсож байсан Чүи миний хоосорсон аяга нь тэр дороо дарс нэмж хийлээ. Би сэтгэл хангалуун толгой дохив. Нөхцөл байдал тодорхойгүй байгааг эс тооцвол энэ амьдрал нилээд тухтай. Идэх юмд санаа зовхгүй, үүшлэх хүн ч олон. Анхны амьдралаас хавилуу. Би Чүи рүү хальт харлаа. Хожим ууланд нуугдаачч ингэж тухтай амьдрмаар байвал энэ нөхрийг ямар нэг аргаар дагуулж явах хэрэгтэй. Ус зүүн, төлөө хагална, хоол хийн, гэр харна, бүгдийг чадна. Сайн ятгах чадвал бүр цалин ч өгөхгүй байж болох юм. Төгс төлөвлөгөө. Одооноос өөртөө сайн татах хэрэгтэй. Бид хоёр ханиалгаад Чүи суу, надтай хідэн аяга уучих гэлээ. Чүи жочив. Энэ зарц зүрхлэхгүй. Суу, чи миний ойрын хүн. Бид хоёрын хооронд зэрэг зэндаа ярих хэрэггүй. Цаашдаа надад нэг аяга дарс байвал чамд ч бас нэг аяга байна. Жанжин. Чи юу үгээ үргэлжлүүлэх гэтэл нэг харуул ирж Жанжинаа шинэ юу хадагтай тантай уулзах хүсэлт гарлаа гэв. Аа, тийм шүү. Энэ хайрын гурвалжинд бас нэг хүн байгаа. Шинэ юу амьд. Одоо Жанжинтай уулзахаар иржээ. Олон хоног хараагүй болохоор сансан бах. Би баг зэрэг санаа зов. Эмэгтэй хүнд хайр дурлалын үг хэлнэ гэдэг надад амар биш шүү дээ. Гэхдээ аргагүй тул оруул гэлээ. Харуул баг зэрэг эргэлзэв. Гэхдээ гүнч ч бас цэцэрлэг рүү ирж яваа бололтой. Чүи шууд Жанжинаа шинэ хадагтайг дотор өргөнд оруулах уу гэж асуулаа. Чүкүн эмэгтэй хүнтэй атаархаж хэрэлдэхгүй байлгүй гэж бодоод би гараад аллав. Юунд бултах юм? Хоёуланг нь орвол. Намрын сэрүүн салхи асарт үлээн. Би хідэн балга зарсуу. Удалгүй ягаан хувцастай нэг эмэгтэй миний өмнө өвдөглөв. Энэ шинэ юу болтой? Гэхдээ хайртай хүмүүс уулзаж байгаа юм бол яагаад өвдөглөөд байгаа юм? Би хэсэг ширтэв. Тэр толгоогоо бүхийлгсэн чигээрээ юу ч хэлсэнгүй. Би нүрээ тэмтэрч үзв. Хитрхий сүртэй царай гаргачихсан юм болов? Уруулаа үл илэг мурилган инээмсэглээд бос гэлээ. Шинэ юу бүрч чичирч эхлэв. Тэр бүхийн Жанжинаа энэ татвар юм гэж түгдэрлээ. Энэ үгийг сонсоод би баг зэрэг гайхав. Жанжин шинэ юг эхнэр мэт үздэгч байр суурийн ялгааг нь маш сайн тодорхой барьдаг болтой. Би гараад аллав. Эхлээд бос. Шинэ юу толгоогоо өргөн над руу харав. Харцан намайг нэвт харах гэсэн мэт. Жанжин намайг шийтгэхгүй юм уу? Энд өөр учир байна. Би хөмсгөө өргөн мэддэг хүн шиг тайван царайлаад чи ямар буруу хэрэг хийсэн юм гэж асуулаа. Шинэ юун толгоогоо бүхэлэн хэсэг бодсноо айжуухан босов. Жанжин тэр намуухан дуудаад хажуугийн сандал дээр сув. Би Жанжиныг олон өдөр саналаа. Өнөөдөр хацар нь улав. Санах сэтгэлээ дэвшиж чадалгүй ууцах хүчилт гаргалаа. Хэрв Жанжин төвөг болсон бол намайг шийтгэнэ үү? Би толгоогоо майжив. Ярих болгондоо өөрийгөө ингэж буруутгах хэрэггүй гэж хэлэх гэтэл хажуунаас хүүтэн гэсэн дуу сонсогдов. Толгоогоо өргөл Чүкүн хэдэн шивгчин дагуулсаар цэцэрлэгт орж ирж байлаа. Би түүн рүү гүлрэн харлаа. Тэр өдрөөс хойш Чүкүн надаас зориуд зай бариад байгаа мэт санагддаг болсон. Уулзах ч амаргүй. Гэтэл одоо би түүн рүү хармагц. Яагаад ч юм Чүкүний нүур гинт улаачав.